Эмигийн шулам урт аяллалын дараа гэртээ ирлээ. Тэрээр их ядарчээ. Зан нүйлээ хийх шидэт нохон шингэнэ бэлдэж байна. Бараг өөрийнх нь хөв сүйтэй цай шүү дээ. Энийг л үүж хүч тамир ордог бололтой. Тэр ганцаараа ирээгүй. Чи үнэрлж байна уу? Ногоон шүлний үнэр. Яг хөлний шивэр шиг үнэртэй юм. Чимээгүй. Эмгэн сонсвол тогоондоо хийгээд буцалган штэ. Энэ шивэртэй шүл шиг юмд их учир байна. Хоёулаа яс оруулж гот тоогоог насгая. Яг бүтэн үсттэй. Тэгвэл явж сантгийн үйлдвэрийг тоноё. Атга санаа сэдсэн хоёр муу санаагаа хэрэгжүүлэхээр гаднаас нь харна. Яс цуглуулж оруулж байгаа мэт жүжиглэхээр орлоо. Ёо, хөл. Дуурхуу эмчийн зараад идэг энэ хөлөнд дууж болдог хүлүү яадаг вүлээ. Гэтэл тэр хоёр тогоотой шингэнийг хальт хазайсан дээр нь тэр чигт нь асгаж орхилоо. Өөрөөсөө хийсэн хэрэгтээ ороогдож төлөгдөв. Эцэст нь дандаа муу санаа гаргадаг чихрийн эмгэн хамт явсан найзыгаа орхиж явах гэж оролдоод барахгүй шулмын шүүрийг холгайлах гэж байгаад бүдэрч уналаа. Миний сайхан сэтгэл. Эргэж сэдэрдэггүй юм бол та хоёроо үрд миний дахианы хөлтэй байшингийн хөлийг амраах болно.